За сайн байна уу. За одоогийн бичлэг дээр QQ English сургуулийнхаа онлайн сургалтын аппликейшн руу буюу програм руу орж үзүүлье. За ер нь бол Google Chrome web browser-аар орох хэрэгтэй. За гар утсан дээр болохоор Android, iOS утаснууд дээр бол тусдаа өөрийн гэсэн аппликейшнүүдтэй татаад одоо username password гэж шууд орчин. iPad дээр бол бас тусдаа аппликейшн байгаа. За web browser дээр бол ажиллахад багш нараа хайж болох цаг сонгох гэдэг дээр бол бас арай одоо том дэлгэцтэй байгаа учраас бас илүү тухтай байх магадaltaй. За ингээд нэвтрээд оръё. За ерөнхийдөө бол төлбөр нь болохоор нэгж буюу point руу шилжээд одоо танд нэгжтэй дүүчүүд одоо оноо ирдэг байгаа. За нэг одоо стандарт хичээл 25 минут хичээл болохоор 50 point гэх мэтчлэн явдаг. За яагаад point вэ гэхээр за зарим тохиолдолд одоо IELTS-ийн өндөр оноо авахыг хүсэж байгаа оюутнууд бол одоо багш нарын сонголтуудаас харж аваад бас зарим багш нар бол мэдээж дотроо одоо rateтэй одоо rankтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо ажлынх нь одоо цагийн үнэлгээ нь бага зэрэг нэмэгддэг гэсэн үг. Тэгэхээр стандарт багш нар нь болохоор 50 point гэдэг бол зарим багш нар нь бол одоо 75 point байх жишээтэй. За зарим багш нар нь бол 100 pointтэй байх жишээтэй гэх мэтэр point гэж нэг зүйл байна. За хичээлээ захиалгах, за миний үдсэн хичээлүүд, за lesson progress гэх мэтчлэн за байж болох ерөөдөө маш олон одоо tracking зүйлүүд бол энэ дотор ингээд байж идэг. За үдсэн хичээлүүд дотроосоо бид нэр харж агаад бичлэгээ ухрааж үзэж болно. Багшийн өгсөн ноутуудыг харж болно. За жишээ нь хамгийн сүүлд бол за энэ хүүхэд байна. За энэ хүүхэд бол Kids course 12 сарын 6-нд 7 цагаас Kids course гэдэг хөтөлбөр хичээл авсан. За weekend гэдэг одоо нэгдүгээр номны 16-аас 17 дугаар хэсэгт шинээр эдгээр зүйлийг үзсэн байна. Focus please гэдэг дээр одоо focus авсан байна ч гэдэг юм. Дараагийн хичээл дээр багш нь одоо өөр багш байж болно. Тэгэхээр энэ ноутыг харж байгаа дөрвөлжүүлээд орчноо гэсэн үг. За тэрний өмнөхдөр нь болохоор за энэ хүүхэд болохоор дөрвөнд хичээл тоолжоод incomplete буюу хичээлдээ ороогүй одоо мартсан ч гэдэг юм уу байх шиг байна. За 3-нд за өөр нэг багш төр хичээл орсон байна. За энэ хичээлийг нь одоо багшийн ноутыг нь харахаас гадна за playback буюу ухраагаад үзээд хичээлийг харчиж болно. Hello. Hi. Good evening. Okay. За Can you hear me? энэ бол ингээд хичээл орох хэсгэн So welcome to our class, dear. My name is Teacher Judy. What's your name? My name is Sirmu. I'm sorry, what's your name? My name is Sirmu. энэ болохоор багш нь номоо үзүүлээд за энийг Irwin. самбар байдлаар Okay, Irwin. It's nice to meet you. Энэ хичээл болохоор ингээд бүгднийг ухраагаад үзэж болно. Page 12 to 13. Where? Интернетийн Clap your hands. Okay. Маш гоё Clap үр дүнтэй орох Your боломжуудыг нь бүрдүүлээд үзсэн байна. Okay. okay. All right. Now it's our turn to do, okay? I'll show you first. Number 1. Close your eyes. Okay, and you will close your eyes like this, okay? Okay. All right, so let's do it here. Close your eyes. Okay, say okay, and then you close your eyes, okay? All right, so one more time. Okay. За ингээд хичээл ухраагаад үзэж болно. Багш нартаа rate өгж болно, үнэлгээ өгж болно, comment өгж болно. За яагаад тэгэхээр багш нарын үнэлгээгээр дамжигдаад бас нэг point нь өсөх, багш нарын rating ranked нөлөөлөх гэх мэтчлэн одоо зүйлүүд байдаг.
За муу үнэлгээтэй багш нар бол одоо магадгүй хасагдах гэдэг ч юм уу. За маш олон оюутнууд энийг хэрэглэж байгаа учраас үнэлгээнүүд бол маш хэмжээгээр орж ирдэг. Тэгэхээр байнга багш нарыг бол ингэж шахаж ажиллаж идэг гэж ойлгож байна. Багш нар бол маш өрсөлдөөнтэй байнгын сайжруулалт, байнгын сургалт тренинг дээр бол хамаатад явдаг. За үдсийн хичээлүүдээ бол ингэж гарчиж болно. За энд бол next за 8-нд 7 цагаас Ombre гэдэг одоо өөр багштай хичээл гаргахаар байна те. За хичээл хэрхэн захиалах вэ гэж. За view schedules. За энэ доотлон календар дээр ингээд урьдчилаад захиалчвал бол сайн. Хүүхдүүдийн хувьд бол бид нар бол аль болох урьдчилаад 7-7 хоногоор ингээд тоолоод өгчдөг. Тэгэх юм бол энийг одоо өөрсдийнхөө сургалтынхаа календарт харьцан мэдвэл харьцан дуу оруулаад ингээд явдаг. За тэгээд яг хичээлдээ орж чадхааргүй бол канселдж болно. Гэхдээ хүүхдүүд бол яг энэ хоёроо бол сайн биелүүлээд явдаг. За жишээ нь нэг хичээл хайгаад үзье. За 20-нд за энэ хүүхд төр 7 цагаас одоо хүүхдийн сургалтыг нь захиалаад үзье. За тэгэх юм бол сарын 20-нд 6-аас 25 цагийн хооронд за энэ багш нараас хүүхдэд төхөөрөмжтэй багш за хөтөлбөрөө сонгоно. Kids course time нэрвчсэн байдлаар бас хайж болно. 9-20 цагийн хооронд search. За ингээд 220 багшийн үр дүн гарч иж байна. За хэрвээ хэтэрхий олон багш нар гарч ирээд байх юм бол багш нарынхаа профайл руу ороод багш нарыгаа одоо бас харж болно. Таалагдж байгаа багш нарыгаа bookmark хийгээд хадгалж авчаад дараа нь хадгалсан багш нар дотроос хайлтгаж болно. За жишээ нь энэ багшийг орж үзье. За энэ Albert гэдэг багш байна. За эрэгтэй багш. За TESOL буюу одоо гадаад оюутнуудад англи хэл заах сертификаттай Cebu Technological University төгссөн. За ийм багш байна. За профайл видеог нь орж үзье. Hi everyone, my name is Teacher Albert. I graduated from CTU main campus who took a Bachelor of Technical Teacher Education, major in Architectural. За энэ багшийг орж үзлээ. За тэнгуүтээ за өөр багшийг орж үзье. Энэ 27 зоод орлох бол good. Search. Энэ цогон дээр гаргахгүй бол өмнөхөө back гэхлээр буцаж очиж байна. За дараагийн багшаа үзье. За энэ багшийг ч гэсэн үзье. Ингээд 220 багшаасаа бид нар одоо таалагдж байгаа багшигаа сонгож болно. Таалагдж байгаа багш авах юм бол шууд bookmark гэдэг нь хадгалчихна. Энэ багшийг орж үзье. A fractious day. I am teacher Asiri. I spent my college days at Cebu Normal University, the best school for education in Cebu that produces teachers who are highly equipped with skills for effective teaching. I have taught English in a private school for a long time, and I have seen how my students grew for the best through my dedication as their licensed English. Okay. За хэрвээ энэ багш надад таалагдчих байх юм бол би нэг за тэнгуүтэй хэдүүлээ энэ search дотор favorites гэдэг дээр дараад үзье. Тэгм бол миний таалагдсан багш нар дотроос search хийгээд гаргадаг. Бусад бүх багш нараас хайгаад үзэх юм бол 220 багш нар гарч ирнэ. За pointer нь rate-ээр нь хажуулна, за нэрээр нь хажуулна. Гэх мэтчлээ ингээд багш нартаа сонгоно. За Asiri гэдэг энэ багшийг одоо 7 цагаас захиалыг ивүүлэн гэж дараад 20-ны 7 цагаас
7:25 минут хичээл өрнө. Kids course 50 point одоо миний байгаа point-ноос асагдана. Reserve. За ингээд цагаа захиалчихна. Календар руу оръё. За энд 20-нд 7 цагаас захиалсан байгаа. За тэгээд хичээлд орохдоо 7 цаг дээрээ дараад enter class дээрээ дараад шууд түрүүний үзсэн одоо бичлэг дээр үзсэнчлэн шууд багштай холбогдоод ингээд хичээлд орно. За тэгээд өөр одоо аппликейшн дотор бол ингээд тусламжийн чатуудын холбоос нь байгаа. За зарим үнгүй номнуудын холбоосууд нь байгаа. Шинэ аппликейшнуудын хуулбаруудын линкүүд нь байна. Help банк асуудаг асуултууд байж гин. За ингээд цаашлах юм бол одоо төрөл бүрийн бас features буюу одоо сонирхолтой зүйлүүд бол байгаа. Тэрийг дараачихсан видеоноос нь харуулъя. За ингээд багш нараа бол ингэж сонгох нь байна. За энэ чинь болохоор fixed teacher гэдэг зарим багш нар болохоор бид нэг тогтмол цагт бас одоо хичээл тоолж болдог. За тийм хөлбөрс байгаа. За окей. Тэгээ одоо энэ удаагийн видеонд болохоор багш нараа хэрхэн сонгох уу, таалагдсан багш нараа хэрхэн bookmark хийж шалгах уу, хичээлээ яаж захиалах үүдийг үзүүллээ. За баярлалаа.